Өнөөдрийн мэндийг хүргэе ирэх үзэгчдээ ТV музейн нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа Монгол Улсын сэргэн мандлын онцлог буй 20 дугаар зууны соёл шинжлэх ухаан утга зохион түүх сэтгүүлзийн хөгжилд том хувь нэмэр оруулсан соён гэгэрүүлэгч Сод хүн Яншибу Бямбэр хэмжээний хөшөө хэрхэн бүтсэн талаар хүргэе. 20 дугаар зууны Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг академич Бямбэр Энчингийн хөшөөг түүний ач хуу уран баримлж Дэнзэн улсын төв намын сангийн өмнөх талбайд 2005 онд зохицлон бүтээсэн билээ. Манай улсын орчууд хөшөө дурсгалыг сүндэрлүүлэн босгохдоо бодит хүний дурсгал зориулан түүний дүр төрхийг тод томрооноор дүрслэн бүтээсээр ирсэн уламжлалтай. Түүхэн бодит хүний амьдрал, үйл хэрэг, зан төлөвийн онцлогийг хатуу материал дээр буулган хөшөө болгоно гэдэг уран бүтээлчээс нарийн мэдрэмж, мэрэгжлийн өндөр ур чадвар шаарддаг билээ. 21-р зуунтай залгаснаар манай улсын уран баримлын урлагт хөшөө дурсгалын чиглэлээр бүтээгдсэн реалист хэв шинж бүхий дурсгалын баримлуудын томоохон төлөвлөлийн нэг бол төрлөх монгол хэлээ яруу сонсголонд хэвээр нь үлдээхийн төлөө нэгэн насаараа зүтгэж явсан төрийн шагналт зохиолч академич арт түмэндээ бэлгүүн номч нэрээр алдаршсан Яншибу Бямбэр Энчингийн дурсгал зориулан бүтээсэн хөшөө юм а. Сайхныг эрэлхийлэх нь хүний сэтгэлээс урган гардаг мөнхийн чанаруудын нэг. Аливаа зүйлийн гоо сайхан дурлан түүний үзэмжит сайхныг өөрийн дүрслэлээр мөнхлөн үлдээхийг хүсдэг нь хүн төрлөختний урлагийн нарийн мэдрэмжтэй холбоотой билээ. Ийхүү мөнхийн гоо сайхныг дүрслэн үлдээдэг урлаг бол дүрслэх урлаг билээ. Хатуу материалыг пластик хөдөлгөөнөөр урлан мөнхийн бүтээл болон үлдээдэг урлаг бол уран баримлын урлаг юм. Уран баримлал нь дүрслэх урлагийн түүх болоод тухайн үеийн нийгмийн амьдралын хэм маяг, ард түмний зан заншил, түүхэн баатарлаг хүмүүс болоод энгийн малчин ардыг реалист буюу бодит байдлаар харуулж зогсохгүй, орчин үеийн модерн буюу хийсвэр сэтгэлгээгээр бүтээгдсэн байдаг. Баримлын бүтээлийн онцлог нь тухайн бүтээлийг тал бүрээс нь харж болдогт оршдог. Эдгээр бүтээлүүд нь хүрэл, гипс, шил, мото, зис, гуйл гэх зэрэг олон материалаар бүтээгдсэн байдаг. Бэлгүүн оюун төгс бичгийн хэрдэмтэн Бямбэр Энчин Монгол угсаа, Монгол соёл, Монгол хэл бичгээ үеийн үед дээдлэн сахихын төлөө зүтгэж явсан манай улсын тэргүүн сэхэтнүүдийн нэг юм. 20 дугаар зууны Монголын шинэ соёл, шинжлэх ухааныг үүсч хөгжөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан цөөн тооны томоохон сэхэтнүүдийн нэг бол Яншибу овогт Бямбэр Энчин гэдэг хүн гэдгийг Монголын нийт ард түмэн соёл шинжлэх ухаан урлагийн бүхий л хүмүүс андахгүй мэднэ. Энэ хүн амьдралынхаа туршид Монголын ард түмнийг соён гэгэрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Түүнийхэн зэрэгцээгээр амьдралын тун эдрээтэй хэцүү хувь тавилангад тулсан байдаг юм а. Манай улсад 1921 оны ардын хувьсгалын дараа Бямбэр Энчин улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж 10 жилийн ял авсан боловч Орос хэлийг гарган эзэмшснийхээ хүчинд шоронгийн хүн нөхцлөөс мултран гарч байсан түүхтэйч үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтанд ор байсан билээ. Бямбэр Энчингийн ардын уламжлал соёл утга зохиолыг бахархан хөндлөх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч үнсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалтаагаар дамталж байжээ. Тэр хүний хэлмэгдлийн талаар би ном бичсэн дээ. Номч бичсэн, өгүүлэлж бичсэн. Тэгээ тэр хэдэн бол Монголын ард түмэн мэднэ. Бямбэр Энчин бол Монголын үндэстэн ёснуудын дотроос томоохон тооцогддог бурят зуны дундаас төрсэн сэхэтний нэг. Энэ коммунист дэглэм Монголд одоо хойноос орж ирснээс хойш Монгол бичиг алдагдсан шүү дээ. Тэгээд энэ сахалт багшийн одоо өгшаавын хэлдгээр сахалт багшийн буйнаар бид нар үсэг бичгээ солихтой хүрсэн. Ер нь бол Монголын бичиг, Монголын соёл бол олон мянган жилийн түүхтэй. Тэр түүх одоо ингээ байхгүй боллоо, бүх юм мартагдлаа, бичиг үсгээ солилоо гэж тэр дургуутслаа ер нь илэрхий хэлж ийсэн. Тэгээд ардын хувьсгалын анхны жилүүдэд хувьсгалт засгийн газраас зөвлөлт холбоот улс комитетний нөлөөгөөр бурятын ард түмнийг хоморглон
хэлэмгдүүлсэн энэ хэлэмгдүүлэлтийн харгаагаар энэ хүн насан туршдаа зовж зүдэрч шалгагдаж мөрдөгдөж явсан ийм түүхтэй. Гэхдээ ирэмгийн хатан зэрэг чин оюун сэтгэлээрээ энэ хүн тэр бүхний эсрэг баттаяа зогсож байлдан тэмцсээр насыг илээсэн ийм хүн юм аа. Угшаавч одоо номч эрдэмтэн хүн байсан болохоор тайлангийн хөшөө ягаад номын сангийн өмнө байх ёстой гэдэг тийм санаа ер нь дургуутж байсан. Тэрийг илэрхийлж байсан. Эн чинь бол махчин гэж шууд хэлдэг байсан л да. Сталин Ежов гэдэг одоо тэр үед Монголын одоо ард түмэн сэхэтэн лам нарыг устгаж ирсэн тэр улсуудын гол одоо энэ Сталин хүнийг номын сангийн үүдэн дээр ингээд байршуулна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ гэдэг их илэрхийлж ирсэн бас тэрнээсээ болж бас илэрхийлж байсан. Бямбаринчингийн манай улсын соёлын төвхөнд хөдөлшгүй үнэт зүйл болон үлдсэн олон сайхан зохиол, яруу найраг, орчуулгын бүтээлүүд байдаг билээ. Тэрбээр өөрийн туяа гурамсан роман, заан залуутай балар эртний сэдвт роман, бэр цэцэг, нууцыг задруулсан захиа, шөхөрч бүнэ, ануу хатан зэрэг олон түүхэн зохиол бичиж үлдээжээ. Саяринчингой уран бүтээлийн нэг онцлог бол бүх зохиол нь түүхийн шинж чанар. Та бүхэн мэдэн цогтой жигнэ бол түүхийн хянуу. Өөрийн туяа гэдэг ормон бол түүхэн ормон. Тэгээд олон өгүүлбүүд бий. Тэр өгүүлбүүдийн одоо Монголын утга зохиол түүхэн өгүүлбүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр түүхэн зохиол бичгэд бол зайлшгүй байх хоёр чадвар байна. Өөрөөр хэлбэл нэгд ямар чадвар байх вэ гэхээр түүхийг сайн мэддэг байх шаардлага. Түүхийг сайн мэддэг. Хоёрдугаарт тэр мэддэг түүхээ уран сайхны боловсруулалт хийж зохиол болгож чаддаг ийм чадвар. Ийм хоёр чадвар бол Эренчингойд хосолж байсан учраас түүхэн өгүүлбүүд гэж 10-аад өгүүлбүүд бичсэн. Тэр нууцыг задруулсан захидал дээр одоо хоёрч тийм уран сайхны айхтар нарийн дүрслэлүүд байдаг юм. Жишээлбэл тэр Гөлөгдөө Баатар гэдэг 100 гарын хаант улсын нэг цэргийн удирдагч манжийн цэргүүдэд одоо гүйцэгдэж тэнд амь эрсдсэн байд. Тэгээ цөмийн одоо толгойг нь огтолж цаазалсан. Тэгээ Гөлөгдөө Баатарын эхлээ толгойг нь аваад дараа нь одоо эхнэрийнхэн толгойг авахад тэгээд эхнэрийнхэн толгой нөхрийнхээ толгойн дэргэд өнгөрч очоод чихэнд нь ямар нэг юм шивнийн хэлж байгаа шиг байдалтай тогтлоо гэж. Тэгэхээр энэ бол яхахгүй зохиолч хүний уран сайхныг бодож боловсруулсан дүрслэл юм л да. Энэ хүний уран бүтээлийн сан хөмрөгт түүхэн уран зохиол онцгой байр суурь эзэлдэг. Түүхэн зохиолыг бичнэ гэдэг бол үнэхээр амаргүй. Өөрөөр хэлбэл уран сайхны зохиолыг зохиогчид ерийн уран санаагаар зохиож бичдэг бол түүхэн бодит баримтад тулгуурлаж түүхийн үннийг гажуудуулахгүйгээр түүнийг уран сайхны үнэн болгож зохиол бичнэ гэдэг бол амаргүй ажиллаа. Түүний бичсэн алдарт үүдийн туяа романыг мэдэн Монголын ард түмэн харин энэ гайхалтай бүтээлийг үнэлж төр Монгол улсын төрийн шагналыг хүртээж үүсэн түүхтэй. Тэгээ энэ түүхэн зохиолуудын тухайд болоод түүхийн болсон явдлыг уран сайхнаар сэтгэж уншигчдын сэтгэлд хүртэл үнэхээр уран сайхан зохиол болгож бичснийг уран зохиол судлаач эрдэмтэд бүгдээр хүлээн зөвшөөрдөг ийм үн цэнтэй бүтээд Монголын 20 дугаар зууны уран зохиолын сонгодог сан хөмрөгт бол хизээч арилжгүйгээр мөнгөрч үлдэх тавилантай ийм зохиолууд юм аа. Бямбаринчингийн өөрийн туяа роман нь орос чех хэлний орчуулагдаж байжээ. Тэрбээр олон жилийн турш их хэлний гадаадын утга зохиолыг орчуулах ажилд хүч чадлаад ажиллаж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс орчуулан Монголын ард түмнийхээ хүртэл болгожээ. Бичгийн их эрдэмтэн Бямбаринчин их хэлээрээ төгс найруулан бичих эрдэм чадварт гарамгаас суралцсан нэгэн байсан нь түүний зохиол бүтээлүүдээс харагддаг билээ. Мөн тэрбээр номыг өөрийн ам биелууга адилаар хайрлан дээдэлж шүтэн сүсгэлдэг байжээ. Бичгийн маш өндөр боловсралтай зөвхөн орос төдийгүй төвд, энэтхэг, сансгрит нийтдээ ер нь бол 16 хэлийг бүрэн буюу одоо яриа бичгийн төвшөнд эзэмшсэн гэж түүний шавнар нь ам бардам хэлдэг. За Бямбаринчин төрөлдөх монгол хэлээр төгс төгөлдөр эзэмшсэн мөн бичгийн өндөр соёлтой байсны нотлогоо болгож түүний бичсэн Марк Твений минь махыг нь идчихтэй гэдэг ном эмхэтгэлээс нь
иш татъя. Ингээд хэл бичгийн институтын дараагаар утга зохиолын орчуулгад сайжрах гэж янз бүрийн төрөл зүйл үргэлжилсэн зохиолыг Оросоос орчуулж, орчуулгын техникийг судалж, Европоос Орос болгосон, Оросоос Европын бусад хэлд орчуулсныг харшуулан шинжилж, зохиолчийн санаа сэтгэлгийг бүрэн нэвтрүүлэхийн нарийн аргыг ирж оролцсоор Орос хэлээр дамжуулан Францын Мапсан, Арабын 1001 шөнийн үлгэр, Иран Арабын үлгэр, Андерсны үлгэрүүд, Жек Лондоны өгүүлбэрүүд зэргийг орчуулсаар сонгодог сайн зохиолыг орчуулахын сургууль хийж, сэтгэлэг адилтаа дэ нацагдорчтой уран зохиолын зүйлийг монгол болгож уншигч нартаа уншуулах шин юмтай болгох юмсан гэж Пушкины ганц нэг шүлгийг туужийг 1930 оноос ноорглон орчуулж нийлж үзээд их бичгийн үг нь маш эгэл мөртөө Монголд төдийл аятайхан бууж өгөхгүй шиг ингээд бусад зохиолчийн хэмжээ баг шиг зохиолоос орчуулан найруулж чадлаан туршин орчуулах арга зүй боловсруулах гэснээр дэ нацагдорчийн орчуулсан Эдгар Погийн Алтан зох, тэр бит хоёрын орчуулсан Мапассаны ганц нэгэн өгүүлэлэг гарч уншигч нар бидний орчуулгыг гололгүй харин ч их л сонирхсонд Пушкины зохиолоос 1930 онд ноорглон орчуулснаа нийлэн засаж дэ нацагдорчийн орчуулсан Анчаар, Хоригдол, миний орчуулсан Тариачин авха, Борис Годунов зэрэг хэсгийг бараг Пушкины зохиолоос хамгийн анх орчуулсан зохиол гэж үзэж болно. Номыг ихтээлж явдаг байсан, ном эрдэм гэж өргөлж насан туршдаг гэж явж ирсэн хүн байгаа. Би нэг бага байхтай сануудгийн номын сандаа нэг хоёр том номын тавираас чи нэг тоос арч чадах гэсэн. Би тэгээд нэг юм үдтэй нэг сэгсгэр юмар тоосыг өвөд ахлаар нь загнуулаад ингээд тоос бол чи дээр байгаа тоос нь доошоо бууна гэдэг. Тэгээ би нэг нэгээр нь гаргаж гадаа гаргаж ингээд өвдөг байсан. Аливаа улсын нийгэм цаг үе тохиож байсан түүхэн үйл явдал мөн түүхэнд нэрээ үлдээсэн хүний дурсгал зориулан босгодог. Дурсгалын уран баримл бол дэлхийн улс хотуудад сүндэрлэн боссон байдаг хөшөө дурсгал юм. Хөшөө дурсгал нь түүхэн гавьяатнуудын дурсгал зориулан бүтээтгэс гадна тухайн улс орон хот аймагуудын хөгжлийг илэрхийлэх соёлын томоохон хэлбэр болдгоороо онцлогтой. Дэлхийн улс орнуудад өөрийн хөшөө дурсгалыг босгохдоо өөрийн улсын түүх болон соёлын онцлогийг агуулсан цогц утга бүхийг бүтээлээр дүрслэн бүтээдэг байжээ. Манай улсын хэр шинжилэл, аман зохиол, угсаатны судлал, мөн орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан энэ гавьяат хүний хүрэл дүрийг бүтээхдээ уран баримлч Дэнзэн эрдэмт хүний эгэл даруй шинжийг илэрхийлэн бүтээхийг зоржээ. Эрдэмтчингайг дүрсийн бол одоо хүртэл санаж байгаа, мэдж байгаа ч хүн байдгийн одоо төрийн улсууд бол санддаг. Угшаа бол өргөлж Монгол дээлтэй явдаг байсан, гой бүстэй байдаг байсан. Тэгээд ийм Монгол гуталтай ч явдаг. Ер нь Европ хувц өмсгөн их тун ховор байсан юм дөө. Тэгээд яг энэ дүр хэлбэрээр нь одоо зохион бүтээгч энэ чигээр байхын зүйтэй болов. Их номч хүн эрдэмт хүн байсан болохоор тэр эртний судар бичиг үзэл судалдаг хүн байсан болохоор гартан дээр судар бичигээ бариулсан байгаа. Жишээ нь бол их тун их даруухан хүмүүнлэг тийм хүн байсан болохоор хэлбэр нь ч юм даруухан байх хэрэгтэй болов гэж бодсон. Түүхэн хүний дурсгал зориулан бүтээдэг дурсгалын хөшөөний нэг тооцогдох Бэмби Ринчингийн хөшөөг Монгол түмний номын их хөргөөний өмнө байрлуулсан явдал манай ард түмэн ихэд бэлгшээдэг билээ. Эрт орой Жонжин сүхийн талбай тууш, Ринчин гуайн алхаж байх нь андашгүйсэн. Элбэг хүрэн дээлийнхийн ханцуу хормоог намруулан эрхэмсэг буурал ус, соёоос ахлаа хийсэн явах нь бараа тайсан гэж уран зохиолч Даштоороо Ринчин айс үшүлгэндээ тэрэлсэн байдаг. Төв намын сангийн урд байрлалтай бэлгүү номч Бэмби Ринчингийн хүрэл хөшөөг урлагтаа түүний ард олонныхоо дунд амьдарч байсан төрхөөр нь бүтээхийг уран баримлч Дэнзэн зорин ажиллажээ. Энэ хөшөө бас л юугаар өндөр нь бол 380 доод давцсан бол бас 390 нийт 7 бараг 8 м тийм хөшөө байгаа. Хийгдсэн материал нь бас л боронзоор зутгагдсан. Хөшөөний гол тэр хэсэг дээр Монгол бичгээр Ринчин гэж бичсэн байгаа. Энийг бол зүгээр ч ягаагүй бид нар архив ухаж байгаад Хөшөө аавын яг өөрийнхөө гарын үсэг зурж исэн тэр хэлбэрийг татаж аваад ингээд томоор ягаад энэ чинь ингээд энэ хөшөөн дээр тавьсан байгаамаа. Номын сан Ринчингийн хөшөө хоёр нэг газар байгаа нь бол зохиолцол хэрэг гэж харагдана.
Эренчингой хөшөөг бол тэр Эренчингой хөшөө болохоос өмнө бид нар чинь Сүхбаатарын талбай дээгүүр одоо явж байхын их сайхан улаан тэрмэндэлтэй. За Монгол гутал нэхэм өссөн харагддаг шиг байсан санагдах юм. Тэгээд Монгол юудан малгайтай заримдаа хутга мутга зүүсэн ч явдаг байсан баг. Тийм явж байх дүүрэн бол бидний сэтгэлд вагаас минь хоногшиж үлдсэн. Сүхбаатарын тал Дашдоргийн шүлэгч бий Эренчингой бараа гэж. Бичгийн их эрдэмтэн Бямбаринчингийн хөшөөг босгох асуудал 1988 оноос эхлэн яригдж байжээ. Ингээд 1995 онд түүний мэндэлсний 90 жилийн ойгоор хөшөөг сундэрлуулах үйл ажиллагаа эхлэн шав тавьж байжээ. Гэсэн хэдий ч тухайн шилжилтийн цаг үед хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй байдлаар шалтгаалan 2000 он хүртэл хойшлогдож байжээ. За энэ Үндэсний номын сангийн өмнөх газрыг бол одоо миний 1994-5 оны үеэр тэр үеийн сайд нарын одоо засгийн газрын шадар сайд байсан хүний өрөөг нэмэт үүдэн дураг сар шахам сахижж арай хийж орж уулзаж тэр газрыг зөвшөөрүүлсэн юм байгаа юм. За тэгээд мөн одоо тэр үед соёлын яамны сайд байсан энэ хоёр тэрч орж бас зөвшөөрлийг авсан. Ингээд ямар ч байсан одоо Монгол улсын Үндэсний номын сангийн өмнө энэ одоо гошөөг цагцлах ийм зөвшөөрөл, газрын зөвшөөрөл бол одоо тэгж олдож байлаа. Төрийн шагналт зохиолч академич Бямбаринчингийн гигийн дурсгалыг хүндэтгэн Монголын тулга төр байгуулагдсан 800 жил, Монгол бичгийг төрийн бичиг болгосны 800 жил, мөн Бямбаринчингийн мэндэлсний 100 жилийн ог тохиолдуулан хөшөөг босгох тушаал 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин гарсан байна. Ийхүү бэлгүүн номчийн мэндэлсний 100 жилийн ог тохиолдуулан 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бичгийн их гүүш Ешэбү Бямбаринчингийн хөшөөний нээлтийн үйл ажиллагаа болсон юм а. Уран баримлч зураач Дэнзэнгийн бүтээсэн улс төрийн зүтгэлтэн зориг агсны хөшөөг бид өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Түүний бүтээж төрүүлсэн олон сайхан бүтээлүүдийг мөн танилцуулсан. Уран баримлч зураач Дэнзэнгийн ур хицээрээ өвөрмөц Бадарчин хэмээх баримл өдгөө Монгол улсын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм. Мөн түнчлэн Унгар улсад босгосон хилмигдүүлэлтийн сүудэрт өртөн халуун амиа золсон олон мянган лам нарын дурсгал зориулсан хөшөөнд Далай ламын таалал нийцсэн билээ. Уран баримлч Дэнзэн одоогийн байдлаар Хувлай хааны үед Монгол улсад айлчилж байсан Итали жуулчин Марко Пологийн хөшөөг нийслэл хоттой сөндөрлүүлэхээр ажиллаж байгаа юм а. Мөрөн гол цотголонд ширгэшгүй их далай мэд мөнхөд үр хойч нарын залгамжаар бадранхан дэлгэрч хөндөй цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт хөгжим мэд яруу байсгаланд монгол хэл минь үү. Улс үндэснээ саяын гэгэрүүлэг их үсэд өөрийн бие сэтгэлээ зориулсан энэ агуу их хүний дурсгалыг хүндэтгэн Монгол зан олонний сэтгэлд түүний дулаахан дүрийг мөглөн үлдээсэн нь энэ буюу